Иргэдийгээ төлөө ажиллаж чадахгүй байгаа энэ засгийн газрыг яагаад хариуцлага тооцоод парламентаараа ярилцаж болдгүй. Энэ чинь зүгээр гişүүд 32 гишүүн гарын үсэг зурснаар парламентаараа засгийн газрын үйл ажиллагааг үнэл дүгнж ярилцах асуудал шүү дээ. Тэгэхээр яагаад энэ ярилцсан гэхэд ийм их эсэргүүцэлтэй гарын үсэг зурсан гишүүдэд дайр доромжилж идэв. Тэгвэл үнээр тийм асуудалтай хүмүүс байсан бол сонгуулийн үеэр өмнө нь те ийм асуудалтай байна гэж шалгуул тогтоогоод энэ хүмүүсийг эргүүлэн татуулах асуудлаа ярьж байхгүй яасан. Энэ газар үндсэн хуулийн одоо 18 эрхийг иргэдийнхээ өмнө хангаж ажиллах үүрэгтэй. Засгийн газар үйлчлэгээний байгууллага. Тэгэхээр ягаад иргэдийгээ одоо байр суурь үзэл бодлыг иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахгүй байгаа. Ягараа өнөөдөр Монгол одоо хүний өхөл статистик тоо болоод хэдэн зугаараар хэмжигдээд явж идэв. Нэг хүний өхөл дээр гэсэн бидний энэ болохгүй байгаа юм байна гэдэг. Ингээд гэтэл 800 хүн өгчээд байдаг шахмал төлсөн сайн муу болж ин болохгүй. Сайн бол иргэд нь 8 хэдэн зугаараа ингэж өгөхөд идэв. Дуд зурханд өгч байгаа мал биш шүү дээ. Монгол улсын иргэд амьд хүн энэ чинь хүний нийгэмд амьдарч ийн мал хариулж байгаа малчин хүртэл ингэж одоо мал нь өргөх юм бол муу малчин тооцогдно. Гэтэл энийг тэргүүлж байгаа энэ засгийн газар энэ үйл ажиллагаа хяналт тавьж чадахгүй, иргэдийгээ төлөө ажиллаж чадахгүй байгаа энэ засгийн газрыг яагаад хариуцлага тооцоод парламентаараа ярилцаж болдгүй. Энэ чинь зүгээр гişүүд 32 гишүүн гарын үсэг зурснаар парламентаараа засгийн газрын үйл ажиллагааг үнэл дүгнж ярилцах асуудал шүү дээ. Тэгэхээр яагаад энэ ярилцсан гэхэд ийм их эсэргүүцэлтэй гарын үсэг зурсан гишүүдэд одоо янз бүрээр дайр доромжилж идэв. Тэгвэл үнээр тийм асуудалтай хүмүүс байсан бол сонгуулийн үеэр өмнө нь те ийм асуудалтай байна гэж шалгуул тогтоогоод энэ хүмүүсийг эргүүлэн татуулах асуудлаа ярьж байхгүй яасан. Өөрөөр хэлбэл засгийн газрын тэргүүн бол ерөөсөө гэмт хэрэгтнүүдийг бүгдийг гэмт хэрэг одоо те авилга хэл ахуул бүх гэмт хэрэгээр нь барьцаалсан байна. Гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нэг талд гаргаж зогсоосон байна. Иргэдийнхээ талд, эрх чөлөөний талд зогсож байгаа энэ гишүүдийг бол хамгаалнаа. Энэ гишүүдийнхээ талд дуурнаа. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэ. Тэр Баянзүрх дүүргээс сонгогдсон гарсан Батбөмбөрийн энэ хоёр гишүүнээ. Баянзүрх дүүргийн иргэний хуваар би засгийн газрыг огцруулъя гэдэг ийм байр суурьтай байна. Та ягаад байр суурийг илэрхийлэхгүй байгаа юм бэ? Ягаад та энэ дээр гарын үсэг зурхгүй байгаа юм бэ? Ягаад та энэ засгийн газрынхаа үйл ажиллагааг үнэлж дүгнээд ярилцъя гэдэг энэ дээр итгэхгүй хандаад байгаа юм бэ? Тэгэхээр гişүүд иргэдэд төлөөлөх ёстой. Хэрвээ иргэд чинь төлөөлөхгүй бол үнээр нийгэм хэцүү байна, эдийн засаг бүх юм бараа бүтээгдэхүүн өссөн те. Нийгэм ийм хэцүү байхад иргэд нь талбай дээрээ жагсаж чадахгүй байна гэдэг бол дарангуул тогтсны шинж. Тэгэхээр ийм нийгэм байж болохгүй. Тийм учраас засгийн газар огцролтол би бол тууштай загсан. Өнөөдөр миний 32 өдөр. Сайхан болсон харамсалтай үйл явдлын харамсалтай одоо хотын даргуулан ерөнхий сайд засгийн газрын хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Тэгэлгүй яг юм. Энэ чинь харамсалтай үйл явдлууд араасаа гарч ийн. Шуурхай хурал гэж нэг юм яриад амралтын өдөр хийдэг хурал шуурхай биш байхгүй юу? Иргэд нь ам өргөцсөн яралтай үед одоо төлөвлөөгүй юм хурлч шуурхай байдаг байхгүй юу? Тэгэхээр шуурхай хуралдаа одоо зохион байгуул. Тэгээ ингэж шуурхай ажиллахгүйгээр иргэд нь үгээд байж идэг. Тэгэл те тэд ийдгээд ингэж эдгээр ковидын үеэр ингэж ажиллаж штеп. Санамсаргүй гинтийн зүйлгээд байгалийн гамшиг хэмжээнд үзээд иргэд дуугаа өнгөрсөн штеп. Ковидын үеэр чсэн өчнөө хэдэн дугаар өгсөн. Харин бидний зовлон дээр золж маш олон одоо байгууллагууд ашиг хонжоо хийж засгийн газрын одоо шууд худалдаа авалт нэрээр маш их хэмжээний мөнгнүүд зарагдсан. Энэ талаараа мэдээлэл хийхгүй байгаа. Тэгэхээр энэ засгийн газар бол маш том ашиг сонирхолтой байна. Маш том эрх ашигыг ингэж нууж байгаа болохоор энэ ерөнхий сайд гэдэг ажилчин ерөөсө мөнгөний албан тушаал биш шүү дээ. Ирж ил байдаг, явж ил байдаг. Оюун эрдэнэ болцохоор манай Монголд өөр бичиг үсгийн чадамжгүй хүмүүс байгаа мó. Монгол улсын ерөнхий сайд гарын үсэг зурх болохоос биш оюун эрдэнэтэй хятад гэрээ байгуулж байгаа юм те. 2 сарын 14-ний гарын үсэг зурх үйл ажиллагааг саатуулах гэлээ. Гэхдээ тэр саатах ёстой. Ягаад иргэдээ ил болохгүйгээр гарын үсэг зурсныхаа дараа ил болгоно гэдэг. Энд чи бидний юмыг яхаараа зарчаад дараа нь чамд үнийг хэлээгээд хэн нэгэн миний өмнөөс зарчаад хэдээр зарж байгаа гэд би асуух хэрэг нь надад байна үстэй. Тэгэхээр ийм тийм маш их тийм одоо худал хуурмаг бодрол булаа юмнууд нуун дарагдуулж байгаа болохоор энэ засгийн газрыг нэгэн яралтай зайлуулах хэрэгтэй. Тэгээд тэр болтол засгийн газрыг огцролтол би тууштай эсэргүүцэж тууштай өдөр болгон Сүхбаатарын талбай дээр 11-ээс 17 цагийн хооронд жагснаа эсэргүүцнэ. Ер нь энэ засгийн газрын үйл ажиллагааг та юу гэж бодож байгаа юм бэ? Энд чинь ардчлал эрх чөлөөний талд хүмүүс саналаа өгсөн болохоос хувь одоо иргэнд өгөөгүй шүү дээ. Тэгэхээр яхаар энэ хувь хүн шиг эсвэл хувийнхаа эрх ашигаа бодоод ингээд иргэдэд төлөөлөхгүй байгаа юм бэ? Тэгэхээр энэ парламентын гишүүдчээс иргэдэд төлөөлөх эрхээ эдлээч, дуу хоолойгоо иргэдэд төлөөлж дугаараач гэж хэлмээр байна. Ер нь одоо иргэдийн амьдрал ямар байгаа гэж та бодож байна? Ингэтэл нь зовоод ингэтэл нь жахад харин бид нар маш их төвчөртэй байгаа шүү. Оюун эрдэнэ гэдэг тэ түүхэнд цэгэрж үлдэхгүй хэмжээний тэ хэдэн мянган жилийн төр дурсцын түүхтэй юм үндэснийг оюун эрдэнэ гэдэг ийм хүн одоо дарлаж дарангуулж чадахгүй шүү. Энийг бол би баттай хэлж чадна. Тэгээ оюун эрдэнэ чи чамайг зайлуулж байгаа дараа нь шалган тогтооно. Чиний бүх одоо хийсэн гэмт хэрэг, хийсэн авилга хэл ахуулын хэрэг чинь бүгдийг гаргаж ирнэ. Бид нар өнөөдөр үндсэн хуулиа хамгаалах цаг нь болсон байна. Үндсэн хуулиа амьлуулах цаг нь болсон байна. Үндсэн хуулинд маш их хүч бий. Тэгэхээр үндсэн хуулийн дээрээ иргэдээ нэг дээрээ